Монголын түүхэн хүмүүс подкастын нэгэн бүрэлдэхүүн хэсэг түүх шастрт Совд Эрдэнэ мэт гэрэлтэн үлдсэн гайхамшигт Монгол хаттын дараагийн подкаст эхэлж байгааг дуулахад таатай байна. Манай сувагт нэмж дагаж байгаа шин сонсогчдоо болон үнэнч бүх дагагчдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. За тэгээд энэ хард бунхан нь үлдсэн Монгол хатны тухай ярьж өгөөч гэсэн дагагчд маань түрүүчийн подкаста анхааралтайгаар сонсож лайк, subscribe тэгэл дардаг, барьдаг бүх юмаа дарсан бахаа гэж найдаж байна. За Монголоос их юан гүрнээс Алтан ургийн олон гүнжнэр Солонгост бэрлэн одож харийн бэр болсон гэж түрүүчийн подкастта би ихэнд нь ярьжсэн. Өнөөдөр бас нэгэн Монгол гүнжийн тухай ярья. Солонгос хүргэн Чүнхээ ван. Монголын түүхэн хүмүүс. Подкаст эхлэхэд дурдсан 1330 онд очив. Цагаан морин жилийн хаврын дунд сар 4-р сард туг төмөр Заяат хаан Чосвол вангийн охин Эренчин балыг Солонгосын шинэ ван Чүнхээд хатан болгон өгөв. Өөрт нь чин үнчээр цэцэгдэг Чосвол вангийн охиныг хаан сонгосон ч учиртай. Юнан мужид хятадын босгочд тэрслэгчдэд тулдаж явсан Чосвол ван охиныхоо хуримд оролцохоор илтэй хуйлаад зуны нийслэл Шандуу хотод яаран давталгаж ирсэн байна. Хэд хоногийн дараа Чүнхээ ван хатан эцэгтэй хүндтгэлийн зоог барьжээ. Хүргэн Чүнхээ нь урд нь хоёронтоо Гурья улсын ван сууж байсан Чүнсук вангийн ууган хүү агаад эцгийнхээ хайртай Солонгос татвараас төржээ. Чүнхээ эзэгнэгч гүрний ёсоор Харьяат орны хаан хүүгнийг барьцаанд авдаг ёсоор 2 жилийн өмнө Юан гүрэнд хүргэгдэн ирээд байжээ. Солонгос ван жанжин ноёд ер нь эзэрхэх Юан гүрэнд зүтгэж буй нүүр тал олох санаатай хүмүүс нь Монгол нэр авдаг ёсоор Чүнхээ ван Будашир гэсэн санскрит нэртэй болжээ. Уул нь энэ Будашир гэдэг нэр нь Алтан ургийн гүнжнэр болон хаттад л байдаг нэр юм бэлээ. Тэгээд Солонгос ван яагаад заавал тэр хаттадтай амьдаа болж ийм Будашир гэдэг нэр авсныг бүүмэд бодвол тэнд исэн ордны Монгол ламл ийм нэр өгсөн байх гэж бодож байна. Дээр өгүүлснээр хувлаа хаанаас хойш Алтан ургийнхан тэр аяараа нөгөө бурхны шашинд орсон байсан шүү дээ. Өмнөх подкастаар ярьсанчлан энэ нэр хоёр монгол гүнж нэг Солонгос онд давхцдаг. Монгол язгууртнуудын донд байхдаа Чүнхээ Юан гүрний төрд хамгийн хүчрэхэг явсан тэргүүн сайд эл төмөр ноёнтой дотносож бараг л тэр ноёны хуурай хүүн болчихсон байлаа. Учир нь эл төмөр ноён төрийн эргэлт хийж хайна наралт цөллөгт байсан туг төмрийг эзэн хааны суурьнд залж өөрөө тэргүүн түшмэл болж ихэхэн эрх мэдэлд хүрсэн хувь хүний хувьд зугаа цэнгэлд дуртай нилээд завхаа зайдаг хүн байсан гэж байгаа. За тэгээд түүх сурвалжид бичснээр эл төмөр ноён Чүнхээг харахаараа л ихэд баярлаж өөрийнхөө хүүг харсан мэт харж хандаж тусалж дэмжиж ивэж идэг гэж тэмдэглэсэн байдаг. Нэгэнт эзэрхэн захирагч их гүрний төрийн тэргүүн сайд эл төмөр хуурай хүүгээ Солонгосын ванд суулгах хүсэлтэй байсан тул эцэг Чүнсүкийн сэнтэйгээ Чүнхээд шилжүүл гэсэн шахалтыг эсэргүүцэх толгой байсангүй. Ерөөсөө энэ Чүнхээгийн эцэг Чүнсүк ван зөв зүгээр эрүүл саруул ингээд Солонгосынхоо вангийн сэнтэд залраад байж тал нөгөө Юан гүрний барьцаанд явуулсан хүүхэд нь тэр Юан гүрний шинэ хааны ивэлд орсон тэр эл төмөр ноёнтой ингээд хавирах сүврэг нийлэнгүүтээ зүгээрээсэн эцгээ вангийн сэнтэгээс огцруулж өөрөө ван болох юм санархалтай болсон. Тэгээд Чүнхээгс тэр түүхэнд бичснээр харахаараа л байдгаараа ивэгээд идэг нөгөө эл төмөргээд нилээн бас тийм залхаа этгээд нь эцгийг огцруулаад төрсөн хүүгийн ван болгох тэр хууль даныг удирдсан. Ингээд Чүнхээ хуурай эцгийнхаа дэмжлэгээр 15 наснда төрсөн эцгээ огцруулж Солонгосын ванд өргөмжлөгдсөн түүхтэй. Хуурай эцэг эл төмөр түүнд хүүшгээд дотн байдаг байхад төрсөн эцэг Чүнсүк нь хүүтэй маш дургу. Ер нь Чүнхээг үзий яддаг байсан гэн. 1330 оны 3 дугаар сард Юан гүрний түшмлүүд Чүнсүк вангаас төрийн тамгыг хурааж төрсөн хүүд нь шилжүүлэх даалгавартаагаар Гурьяд очицгаалаа. Ийхүү эцэг ван 8 сэрүүн бахад
Хүү чөнхөө Ван Сентиг нь булааж Сенти заларсан өөрийнх нь дэмжигч эл төмөр сайдын ач гавьяа байлаа. Эл төмөр чөнхөө хоёр Юан гүрэнд хамтдаа шонхроор аав хомрог хийж, найр цэнгэлд согтож, солонгос хүн эл төмрийн хөвгүүдтэй нийлж байнга наргиж цэнгдэг. Ёстой орон ороогоороо, жорон жороогоороо гэдэг шиг л хоёр байсан байна. Чөнхөөг Ван өргөмжилсний дараа шандууд Алтан ургийн 90 бал гүнжтэй хурмыг хийж Монгол хатан намрын 9-р сард эр нөхрийнхөө их оронд хөл тавьжээ. Туг төмөр Заяат хааны зарилгаар Монгол хэрэгэмтэн сайдууд гүнжиг Гүрье улсад хүндэтгэлтэйгээр хүргэж өгсөн байна. Сонирхолтой нь Туг төмөр хааны ихтгэл хүмүүсийн нэг Чосвол Вангийн охин Эренчин бал гүнжид өмнөх Монгол хаттай адил өндөр хэрэгэм зэрэг олгосон тусгай захиргаа тансаг ордон байгуулж тарианы уудам газар бэлэглэж хатны эд аж ахуйг удирдах тусгай захиргаа байгуулсан тухай ч юм уу ямар ч зарлиг үлдээг байдаг. Юан гүрнээс их л нэр хүндтэйгээр хүргэгдэн ирсэн Алтан ургийн өндөр дээд язгуур хусаатай Эренчин бал гүнж яагаад бусад Монгол хатд шиг тийм тусгай захиргаа эдлэн газаргүй үлдсэн бэ гэдэг нь их сонин. Түүх сурвалжид тэр тухай юу ч үлдээгүй бараг цор ганц Алтан ургийн гүнж буюу Солонгос Вангийн Монгол хатан Эренчин бал гүнж байсан. Энэ нь тэгээд хатандаа төдийлөн сэтгэл тавьдгүй зугаа цэнгэлд тарих толгойн эзэмдүүлсэн эр нөхрийнх нь л буруу бололтой. Эренчин бал гүнжийн насны ойгоор хүслийг хангахч ордонд зоог барьснаас өөр Монгол хатны талаарх мэдээсэлт ер нь үлдээгүй гэдэг. Чөнхөө Ван дөнгөж 16 хүрч байсан ч омог бардам давлуун зантай дээр өгүүлсэнчлэн нарийн цэнгэнд дуртай сархад эргүүлсэн байнга согтуурч байдаг догшин хэрцгээ итгээд байсан байна. Эцгээ зайлуулан байж Ван болсон атал тэрээр төрийн хэрэгт октоос сонирхолгүй өөрийнхөө итгэмж зарц нартаа төрийн албыг даатгачаад өөрөө зүгээр л зугаа цэнгэл хөөцөлтгөл ажилтай байжээ. Миний тэмдэглэл Ану хатан хот улан гүнж их дайны зурагтай 2027 хүртэл хуанлитэй зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд интерном мэр улсын их дэлгүүрийн мажистикт Вангийн хамгийн итгэмжт хүн ордны жирийн шивгчний хүү Пэжон гэх мөн л жирийн хамгаалагч цэрэг байсан нэг этгээд байла. Олигтой боловсралчгүй. Угсаа гаруулчгүй. Чөнхөө Ван зугаа цэнгэл донцсноор үл барам ужиг завхаа зайдан одоогийн хэллэгээр нилээд гаж донтой этгээд байсан байна. Тиймдээч өөрийнхөө хамгийн ихтгэл талбарт өнөөх Пэжон гэх этгээдэг Юан гүрэнд ажиллаар отсон хойгуур эхнэрийн болон төрсөн дүүг нь хүртэл хүчрхийлж байсан баримт үлджээ. Ингээд эзнийхээ өдөөс юу ч хэлж чадахгүй Пэжон хилээ азаад өнгөрсөн байна. Чөнхөө Вангийн Юан гүрэнд ахтаа сурсан датсан зүйл нь ужид зугаа цэнгэл байсан гэлтэй. Солонгост очоод ордныг ёстол нэг завхаарл цэнгэлийн үүр болгоход сайд төвшмлүүд нь Вангийн догшин зангаас нь айж бэргэхтэл үг дуурах зүрхтэй хүн гарч ирсэнгөө. Чөнхөө Ван ном сударт туйлын дургу учир бичгийн төвшмлүүдийг үзэн яддгийн дээр ааш авир нь улам л догширсоор байсан байна. Хатуу хувь тавилангаар ийм догшин завхаа зайдаа эр нөхөртэй болсон Эренчин бал гүнж эр нөхрөөсөө зайдуухан ордондоо л чимээгүйхэн амар амгалан сууж бурхны шашинтны хувьд буян ном шашны зан үйлд шамдан сэтгэлээ зогоодог байсан бололтой. Сүүлдээ хатан хүн атал огторгуу тэнгэрийн сүмд очиж сахил санваар хүртжээ. Чөнхөөг Ван суснаас 2 жилийн дараа түүний ивэгч гураа эцэг шахуу байсан эл төмөр гэдэг залхаа этгээд цусаар шиж өгсөн гэдэг. Шаштар тэмдэглэснээр эл төмөр өргөөндөө 30-40 татвар эмсийг аваачин цэнгэж байгаад ингэж ужид цэнгэлийнхаа улмаас аимшиг түхлээр хүсэн байна. Эл төмрийг өгөө олмогц түүний өрштөнд дайсан Баян жанжин тэргүүн сайд болох нь тэр. Баян жанжин тэргүүн сайд болонгот завхаа зайдан ёсгүй сайдын үр хүүхэд дагуулуудыг бүгдийн толгой дараалан устгаж хуурай хүү чөнхөөг нь Вангийн сэнтигээс зайлуулж эцэг Чүнсүк Ванг эргүүлэн Ван болгосон байна. Эхлээд Чөнхөө Вангаас тамгын авахар Юан гүрний төвшмдүүдийг Солонгост очиход ивэгч эл төмрийнх нь үе төгсөж эцэг нь эргээд Ван болж байгааг ч мдээгүй ажиг сэжиггүй ухцсан Чөнхөө тэр мэдээг сонсоод ёстой яаж чадсангүй. Ингээд эзэн Юан гүрний эрхэт төвшмдүүд Чөнхөөгөөс төрийн тамгын хурааж эд хөрөнгийн битүүмжлээд эцгийг эргүүлэн Ван болгоод өөрийг буцааж Юан гүрэн рүү авч оджээ.
Ийхүү 2 жил төр барьсан Чөнхөөг Эренчин бал гүнж дагаж явсан эсхийг түүхэнд тодорхой тэмдэглээгүй ч гэсэн мэдээж Монгол гүнж эр нөхөр нь баригдаад явсан хойно хүний нутагт үлдээгүй нь л ойлгомжтой. Чөнхөө 2 дахь удаага Солонгосын ванд заларсан ч огт засарсангүй. Ордондоо дахиад л зугаа цэнгэл ужид самуу явдал зохиож, хамгаалагч цэргүүдэрээ сайд түшмлүүдээ айлган сүрдүүлж төрийн эргийг огт сонирхдаггүй төрийн ажлаа бүр хайчихсан хэвээр байлаа. Эцэстээ юу Жо Икчон нарын түшмлүүд нь Юан улсын төвлөн засах зөвлөлд айлтгал өргөж Чөнхөө ванг шалиг завхаа ёсгүй хүн учир хараат орон Солонгосын төр бүр сарниж байна. Тиймээс Солонгосыг Юан гүрний муж болгох хүсэлт гаргаж хүртэл байсан байна. Юан гүрний засаг захиргаа Чөнхөө вангийн асуудлыг шийдэхээс аргагүй болж эрхэлсэн түшмэлд дооч ялгагч түшмэлд бишиг нарын Монгол элч нарыг Солонгос руу илгээхэд Чөнхөө ван ёсыг зөрчин Юан гүрний төлөөлөгч элчдийг угтаж авахгүй. Би өвчтэйг хэмээн шалтгаглаж ордондоо хөвцөр байхад түүний нэгэн итгэмжит тайган Ко Ёнбо гэгч нь эзэн хаан таныг хүндлэл өгөө хэмээн хэлгэндэг. Хэрв Юан гүрний элчдийг тосхгүй бол та их эзэн хааны бүр занаанд норын шүү гэснээр Чөнхөө Монгол түшмдүүдийг аргагүй эрхэнд хугтжээ. Их эзэн хаан гэдэг нь тухайн үед хаан болоодсэн тогоон төмөр. Гэтэл Монгол түшмдлүүд ванг өшөглөн унгаж дагалдан ирсэн цэргүүд нь Чөнхөөгийн өнөөх харгас хамгаалагчтай тултаж дарж аваад Чөнхөөг моринд дүүрэн авч явсан байна. Тогоон төмөр хаан Чөнхөөг хятадын холын бөглүүд газар Жиян хошуунд цөлөх зарлагт гарын үсэг зорж тамга даржээ. Гэвч Чөнхөө замдаа Хунян мужийн Юэ Ян хошуунд гинт хүчээ. Огцорсон ванга хятадын нутагт өгснийг мэдсэн солонгосчууд огт харамссангүй харин ч бүр баярлаж үсэрч дэвхцэн бараг баяр тэмдэглэсэн гэж сурвалжид бичсэн байдаг. Энэ бол 1343 он байлаа. Эренчин бал гүнж Солонгосын бэр баснаас хойш 13 жил өнгөрсөн байлаа. Эренчин бал хатан вангийн угсаа залхамжлагч Чунмок гэдэг агийг төрүүлсэн юм. Монгол ихтэй 8 настай Чунмок эцгийнхээ судал залрах залхамжлагчаар тодорчээ. 1337 онд мэндэлсэн Чунмокийн монгол нэр нь Бадамдорж. 1344 онд 9 настай Чунмок буюу Бадамдорж эхийнхээ нутаг Юан гүрэнд очиход тогоон төмөр хаан "Аг чи эцгээсээ суралцах уу? Эхээсээ үлгэр дуурайл авах уу?" гэж сорж сонжин асуухад бяцхан аг "Би ээжигээ л дуурайхыг хүсэж байна" гэж хариулсан. Эзэн хаанд их л таашаагдаж энэ хүүхэд сайн мууг ялгаж мэдэж байгаа нь тунч сайн хэрэг гэд Гүрээ улсын вангийн суурьнд залрахыг зөвшөөрсөн байна. Тэр жилийнхээ зун Чунмок Солонгост очиж ван болжээ. Чунмок ван дөнгөж 9 настай учир вангийн их Эренчин бал төрийн эрх барих хэрэгтэй болжээ. Эренчин балд түшиг тулгуур бага байсан бололтой бүтэл мутаа нөхрийнх нь гар хөл байсан өнөөх Пэжон, боол гарал угсаатай Кан Юнчун зэрэг ёстол бүх стологчдыг аргагүй эрхэнд өөрийнхөө шадар бараа болгогч нар болгож тойрон хүрээлүүлж анх өөрийн дагаж ирсэн Монгол бараа болгогч бас нэг эрг гих мэтийг л шадарлаж байлаа. Монгол бараа болгогч нь Гүрээ улсад очоод Хван Соки гэдэг солонгос нэр авсан тийм нэг хүн байсан байна. Шинэ ван Динду балчир өмнөх ван төрийн хэрэгт сонирхолгүй байсан зэрэгээс болж солонгосын төр октоос бэхжсэнгүй. Өөмэн самуу хямрал нүүрлэн дороотсон солонгос улам уруудан дороотж байлаа. Нэрмээс олж тогоон төмөр хааны шивгчин байсан солонгос хатан Киогтын ах トゥ гар хөлн солонгост ёстоол нэг дураараа дөргиж дунд чөмгөөрөж эргэж байлаа. 2 жилийн дараа дөнгөж 11 настай Чунмок ван гинтл наснаас нөгчжээ. Шалтгаан нь тодорхойг. Балчир хүүгийн оронд Бучир гүнжийн нөхөр Конмин ноёныг ван өргөмжлөх хүсэлтэй хүн олон байсан ч Эренчин бал гүнж Балчирхан Чунжооныг ванд өргөмжилсөн билээ. Гэвч тогоон төмөр хааны зарилгаар Чунжооныг 2 жилийн дараа цөллөгт явуулж өнөөх хатандаа хайртай гэж түрүүчийн подкаст нь хэлсэн Конмин солонгосын ван болсон түүхтэй. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Зангаа цэгийн цаасан ном нь Интерном Мир Аз хур улсын их дэлгүүрт
Энэ бид подкастаа нөгөө хойно өнгөрсөн үйл явдлыг нөгөө хатных нь сонирхолтой байдлаас мөн дагагчдын хүслээс болж энэ Эренчин балаас сүлд гүнж нөгөө Солонгосын вантай ханилсан үний түүхийг төрүүлээд ярьсан шүү. Одоо л тэр Конмин вангийн одоо ван болсон түүхэн энд гарч ирж байна. Тэр үе рүү бид очиж байна. Эренчин бол гүнж бас ч нилээд урт насалж 1375 онд насан зогоолж солонгосууд түүнийг эрдэм тамгалан гүнж цол өргөмжилж хүндэтгэлтэйгээр оршуулсан байдаг. Учир нь Эренчин бол гүнж бол нөхөр нь хэдийгээр ясгүй завхай хүн байж Ван Сентигээс 2 удаа огцорсон ч гэсэн бас солонгосын богино хугацаанд ч гэсэн солонгосыг удирдахжсэн нэг вангийнх нь ээж байсан учраас түүхэнд нь их нэр хүндтэй ийм том цалтай эрдэм дамглан гүнж гэдэг тийм цалтайгаар үлдсэн бэлээ. Ийхүү алтан уургийн нэгэн Монгол гүнж Солонгосын вангийн хатан бас Балчирхан вангийн ээж нь байж түүх шаштрт нь нэгэн хуудас олж мөнхөрсөн түүхтэй. Ийхүү Солонгост Монгол ээжтэй Чумок гэж ван байсантай адилхан манай Монголын түүхэнд Ки хатан гэдэг Солонгос эмэгтэйгээс төрсөн Аюу Ширидара гэдэг Солонгосын ихтэй Монгол хаанч байсан билээ. За энэ Эренчин бол гүнжийнхний ах дүүс эцгийнх нь хувь тавилан яаж төгссөн тухайнаас түүхэнд нэлээд тодорхой байдаг юм байна. 1297 онд Юан гүрний эзэн хаан төмөр баруун зүгийг дарангуулах эрэлхэг төвшин ван цол бий болгон Агручи вангийн хүү төмөр бухад хайрлжээ. Баруун зүгийг дарангуулах эрэлхэг төвшин ван баруунтай оршдог Монгол хятад тангад уугур төвд үндэсний үлгээ болсон цаст төвд бас гансуу Сичуан мужийг харгалзан хянаж энэ уудам нутагт Юан гүрний ноёрхлыг сахин хамгаалах үүрэгтэй байсан. Төвдүүд бол ерөөсөө зүгээр байхгүй. Үе босч Юан гүрний хааны өдөөс тэмцэн зэвсэг барьж босно. 1290 онд төвдийн дэргүүн хийдийн бослогыг дарж нэг түмэн хүнийг хөнөөсөн байна. Сүүлд 1323 онд Чосвол ван Ва болон аймгийн бослогыг хоромхон зуур дараад 9 төмөр хаанд цаашаагдж магтагдаж явсан. 5 жилийн дараа Алтан уургийнхны дунд эзэн хааны сэнтийн төлөө тэмцэл хорцдоход Чосвол ван Заяат хааны талд зүтгэсэн. Ялагдсан язгууртнууд золбон одож Юнан муж орчмаар уул хатанд бүгээд хорлон сүтгэж эхлэхэд Чосвол ван Артнашир ван 2 мөр зэрэгцэн тэдгээр орогдлуудтай тултан нам дарж байсан гавьяатай. Эренчин бол гүнжийн эцэг Чосвол ванг 1335-аас 37 оны орчим насан элсэн гэж үздэг. Эренчин бол вангийн ах Дамб бал нь босогч хятадуудын гарт амиа алдсан. За тэгээд Чосвол вангийн ачгүй банаалаа нь ван цолоо залгамжлан гансуу мужид амьдарч байгаад Юан гүрэн мөхөх үед тэндээ үлдэж 1371 онд Мин гүрний хаанд бууж өгчээ. Тэхээс жуур арга байсангүй. Босод монголчууд нь Тогоон төмөр хаантай хамт дайдуугаас цаашаага зүгтэн одсон. Гэтэл хятад нутгийн гүнд байсан Банаала ванд босод монголчуудтайгаа хамт хятадаас явах боломж гараагүй. Ингээд хятад нутгийн гүнд үлдээд Мин гүрний хаанд бууж өгөөд тэндээ хоцорсон харамсалт хувь тавилантай хүмүүсийн нэг нь болж үлдсэн. Юан гүрний мөхлийн үеэр Тогоон төмөр хаантай хамт дайдуугаас зүгтэн гартад нутгийн гүнд амьдарч байсан хэсэг нь мянгараа хүний газар нутагт тасран үлдэж саяхан колончилж байсан тэр үндэстэндээ үр удмаараа уусан шингэсэн нэмгэлтэй. Тэгээд энэхүү подкастаар ярьсан манай Эренчин бол гүнжийн ах дүү нар эцэг нь бүгдээрээ ингээд хятад нутгийн хөрш шороонд шингэж үлдсэн хүмүүс нь хятадд уусаж алга болжээ. Тэр нь бас нэлээд харамсалтай. Ер нь нөгөө бусад орныг эзлэн гэдэг дараа нас их эмгэнэлтэй түүх үлдгэсэд нь ирдэг юм шиг миний хувьд бодогдтiin. Одоо ингээд Монгол хатны тухай 2 жим подкаст сонсоход монголчууд Солонгосыг яаж дарлж байсан тэр үедээ үнэхээр их гүрэн байгуулж давлуу явах үедээ манай Монголын Юан гүрний төшмөг хараат улс байсан Солонгосын вангуудыг дуртай цагтаа унгаж дуртай цагтаа шинэ ван томилж тэр вангийн өөр хүүхдийн ордондоо авчирч монгол нэр өгч монгол хэл сургаж монгол хатаа авч өгч ингэж монгол хэлээр яриулж
ингэж даралж исэн бол одоо тэр цагаас хойш 700 жилийн дараа өөрсдөө очиод тэдний хар ажлыг хийж явах жишээ нэ. Иймэрхүү түүх үргэлжилж байна да. За ингээд гайхамшигт Монгол хаттын подкастын үнж сонсогчдоо гүн талархал илэрхийлье. Subscribe даралгүйгээр сонсож байгаа хүмүүс ингээд манай сувгийг дагаарай. Тэгээд дэлгэцэн дээр үзэгдэж байгаа Хаан банкны дансанд кофе цайны мөнгө илгээж дэмжээрэй. Баярлалаа.